Миний байшингийн төв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаартаа Alpha Capital Group компани Монголдо үйлдвэрлэж буй оч цахилгаан хаалгаврыг онцолж хэрхэн суйрлуулж ашиглах талаар танилцуулж байна. Байшин орон сууцнуудын цонхны тавцангийн хэмжээнд тохируулж сонголтоо хийх зорилготой одоо энгийн буюу 54 см өндөртэй загвар мөн намхан буюу 35 см өндөртэй юм загвар гэж юм хоёр загварын сонголттойгоор үндсэн хэлбэр нь хийгддэг. Гэртээ аваачаад одоо 220-ын цахилгааны залгуурандаа залгаад ашиглах боломжтой бас өөр дөрөө тохиргоотой загвар гэж бас бид нэр хоёр төрлийн загварыг бас үйлдвэрлэж байгаа. Одоо яавал одоо эх орондоо Монгол улстай өртөг шингэсэн тийм бүтээгдэхүүнийг бид нэр өөрсдөө үйлдвэрлэх үү? Яаж хэрэглэгчийн одоо шаардлага хангасан ийм чанар сайтай бүтээгдэхүүнийг дотоодоо үйлдвэрлэх үү гэсэн ийм ажлын маань үр дүнд бид нар одоо өнөөдөр оч брендийн ийм Монгол үйлдвэрлэсэн цахилгаан хаалгаврыг хийж эхлэв байна. За оч цахилгаан хаалгаврын одоо алсын удирдлагатай буюу термостаттай парыг суйрлуулах гэж байгаа юм тий. Энэ пар маань хэдэн сантиметр урттай байна. Голлуулахаасаа хоёр тийш нэг хэмжээг авч байгаа шүү дээ. Хэмжээг авна. Парныхаа юу гэдэг галштины тогтоохын тулд хаан цаалах гэдгээс тэмдэглэгээ тавина. Ханаа голлуулаад шалнаас нэг 10 см зайд өндөр дээр байрлална л та. Дай байхгүй заавал Тэлэгч гипсэнд тэлэгч хийх ёстой. Ингээд болчихно шүү дээ. Ихэнх парныхаа ардтал пилонк суйрлуулсан шүү дээ. Энэ парны ардтал бол пилонкгүй юм шүү дээ. Намхан учраас агарын сэлгэд их хурдан явдаг учраас цаана пилонк хийхгүй байгаа шүү. Энэ чи ямар ач холбогдолтой гэдэг вэ? Аргашаа халж байгаа хаалгаврыг үр ашигтай болгохын тулд ардны дулаа ойлгох гэж хийж байгаа. Энэ нөгөө нэг мэдрэгчээ энд суйрлуулах юм тий. Энд суйрлуул. За. Одоо энэ айлын тохиолдолд бол энэ доороо тог арзэтг нь байгаа учраас тэрэндээ тааруулж хийж байгаа юм тийм. Тэнд далдаар ирсэн бол тэнд арзэт гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ мэдрэгчээ энэ чинь ойрхон тавих юм бол одоо ямар нэгэн доголдол үүсгэх юм уу тийм. Яг пардах хажууд мэдрэгчээ тавьчих юм бол парндаа илүү халаад дороо унтшаад дүүхгүй. Тэрнээс жоохон зайдуухан өрөөнийхөө гочийг өрөөд мэдрэгчээ тавьчих юм бол энэ өрөөндөө хүн таслаанд амьдрах өрөөнийхөө тасганаар мэдрэгчд нь ажиллаад бас жомтраад байна л гэсэн үг юм байна. Бас нэг давуу тал нь бол галын аюул багтай байдаг. Яагаад вэ гэвэл мэдээж өөр эрчим хүчний хэмнэлттэй учраас цахилгаан маш бага зарцуулдаг. Цахилгаан бага зарцуулж яах гэдэг маань тухайн цахилгааны утаснд буюу одоо тухайн айлын цахилгааны шугамд бол ачаал маш бага өгдөг гэсэн үг. Тэгснээр яадаг вэ гэхээр цахилгаан холболтын утасууд халахгүй байх, мөн цахилгаан системд ачаал өгөхгүй байх. Ингэснээр галын аюул бас давхар сэргийлж өгдөг байгаа. Мөн өөр дээр гарч байгаа өөрийнх нь бие дээр гарч байгаа температур тогтмол буюу 85 градус 90 градусаас илүү хэмжээнд халдаггүй учраас мөн орчны одоо эд зүйлсэд галын аюул өгөх ийм аюул байдаггүй. Энүүгээр одоо бас галын аюулгүй байдлыг хангаж чадсан ийм давуу талтай юм аа. За одоо тог өгөөд асчлаа тий. Тог өгөөд асчиж байна. Улаан гэрэл термон дээр ирсэн байна. За одоо ингээ асаа. Ерөнхийдөө ингээ өрөөний температур 22 градусд зааж байна. Өөрөөсөө хэдэн градусд амьдрахаа эсвэл 25 бол 25 градусд амьдрах дуусууд бол нэг 25 гэдэгсэн бол 26.1 хүрээд термон өөрөө тогоос салгана гэсэн өрөөний улаанаа мэдрээд 1 градусаар илүү халаад ирэнгүүтэл мэдрээд унтрах гэсэн үг шүү дээ. Тэрнээс доош 23.9 хүрээд буцаад асч хийнэ гэсэн үг юм. Термон. Өөр тохиргоо байд юм уу? Цаг магаар өгөхч гэдэг юм уу? Сануулгач гэдэг юм уу тийм байх уу? Байна. Тэдэн цагт тэд байлгыг гэдэг юм уу тийм? Тийм. Шүн тэд байлгаж гэдэг юм уу? Тийм тохиргоо байх уу? Байна. Өдрийг 6 хуваагаад цагаа тохируулж болно шүү. Оройн хэдэн цагт хэдэн минутанд тим градустай байна гэд. Тэгээд өөрөөсөө өгдлөө өгсөн хат тэр хэмжээгээр ажиллаа явуулна гэсэн. Одоо ердийн тасгааны температурт бол нэг 7-аас 10 минутын дотор бол үндсэн халалтаа авчдаг байгаа. Өөр дээрх градус нь 79 градус гэж зааж байна. Одоо үндсэндээ бол одоо халтсан байна гэсэн үг. Нүүрэн тал руугаа төөнөх үйлчлэгээ хийдэг. Мөн голороо дэшегээ дулаан солилцоо буюу конвекц гэж үүсгдэг. Одоо ийм хоёр төрлийн ажиллагааг хослуулсан ийм ажиллагаатай хаалгавар байгаа. Хайбрид хаалгаварч гэж нэрлэж болно. Цахилгаан бага зарцуулдаг буюу эрчим хүчний хэмнэлттэй мөртлөө гаргаж байгаа дулаан халаах хүчин чадал нь илүү болдог. Энүүгээрээ бас нэг давуу талтай байдаг. Хаалгаврынхаа халагч элементэнд хитулаан туяаны халагч элемент ашигласан байгаа. Энэ болохоор үндсэн бүтц нь одоо карбон кристалл буюу одоо нүүрс төрөгчийн болор
гэсэн тийм халаагч элементийг ашигладаг. Нарны хит улаан туяаг хүний нүдэнд харагддаггүй ийм туяаг ашиглаж ингэж халаадаг ийм онцлогтой ийм загвартай халаагур байгаа. Тэгээд ийм загварыг бол одоо манай бүх халаагурын дөрвөн үндсэн төрөл маань дөрвөлээ яг энэ зарчмаар ажилладаг. Тийм учраас тухайн энэ халаагурыг ашиглаж байгаа айл өрхөд бол одоо янз бүрийн одоо нөгөө агаар бохирдуулахгүй, дуу чимээ гаргахгүй, дээрэс нь халж байгаа тохиолдолд нөгөө хит улаан туяаны урд долгион учраас ням бактери устгадаг эрүүл мэндэд тустай гэж бас үздэг юм байна лээ. Иймэрхүү төрлийн давуу талуудыг давхар үүж байгаа юм онцлогтой байгаа. Өнөөдөр зах зээл дээр олон төрлийн цахилгаан халаагурууд худалдаалагдж байна. Гадаадаас сайн чанарын цахилгаан халаагуруудыг оруулж ирж байгааг төдийгүй Монгол инженерүүд Монгол орныхоо онцлог тохирсон цахилгаан халаагурыг эх орондоо үйлдвэрлэж байна. Эрхэм үзэгч та бүхэн Улаанбаатар хотынхоо Утаа авь найрын эсрэг тэмцэлд нэгдэж цахилгаан халаагурыг сонгоорой.